Түүний өмнө бас мэрэгжлийн арай нэг өөр өнцгөөс харж энэ байнгын хорог удирдах ажиллах хүн томилогдсон баяртай байна. Ягаад гэвэл өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол яг энэ чиглэлээр ялангуяа эрүүл мэнд энэ нийгмийн асуудал дээр бол инх хамгаалан гишүүн хамгийн идэвхтэй явж байсныг мэдх юм байна. Тиймээс энэ байнгын хороо одоо энэ салбарт ирэх 4 жилд илүү их санаачлагтай одоо сайн ажиллах байхаа гэдэгт итгэлтэй байна. Сая бас ерөн гишүүд яриад энэ тэр ач санах хууль, боловсролын зээлийн сангийн хууль, хүүхд харах үйлчилгээний энэ асуудлыг эхний ээлжинд манай байнгын хороо бүр авч үзээд энэ намраас эхлээд энэ дээр хамгийн идэвхтэй байр суурьаар ажиллах хэрэгтэй байна. Ягаад гэвэл өнөөдөр биднийг сонгосон нөгөө 65 суудлын авахын нэг гол өнцөг бол энэ байсан шүү. Хоёр төр хөдөлмөр эрхлэлтэй холбоотой асуудал одоо шин сайд хажууд бараг сууж ин гэж хэлж болно. Эрүүл мэндийн яамыг хэлж гэн. Тэгэхээр биднэрт хамгийн гол нь нөгөө ажилдаа орлоготой болох гол шалтгаан бол энэ хүүхэд цэцэрлэг сургуулийн хүртээмжийн асуудал байгаа юм аа. Тийм учраас энэ хүүхдийн сургуулийн цэцэрлэгийн асуудлыг шийдэхдээ засгийн газраас ханд төр төсөв хөрөнгийн асуудал дээр нэг номерт анхаарах хэрэгтэй байна. Сая тэр Японы хятадын засгийн газраас бас энэ гэр хорооллын дахин төлөвлөлтөн дээр нэг буцалтгүй тусламж гэдэг мөнгө өглөө шүү дээ. Энэ хуваарлтан дээр жишээлбэл бид нар яаж аль юун дээр яаж хуваарлах уу гэдэгт нь анхаарал тавьж засгийн газарт яаж хандах уу 70 тэрбумын тэр хүүхдийн цэцэрлэгийн асуудал дээр болж игэл энийг бид нар одоо энэ төсвийн тодголоор оруулаад хилцүүлэх энэ төр дээр манай байнгын хороо хамгийн их анхаарч ажиллах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ санаачлагтай ажиллаж засгийн газар болоод салбарын яамыг маш сайн шахаж ажиллаж энэ дээр бол бүгдээрээ өстой нөгөө гол анхаарлаа хандуулж ажиллах нэг зайлшгүй хэрэгтэй байна гэж хэлмээр байна. Хоёрт нь тэр сая бас баасан хөгшин ярианд дурдж тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудал дээр бид нэр санаачлагтай ажиллах хэрэгтэй байна. Нэг номерт энэ дээр анхаарад яг гэвэл нөгөө арилжааны зээлийн хүүгийн асуудал дээр хамгийн их анхаарал тавьж асууж байгаа зүйл байгаа. Тэгэхээр энийг бид нар байнгын орныхоо хувьд бүр асуулга болгоод болж игэл энэ дээр нэг шийдэл гаргачвал ядахтаа 2 жилийн дотор тэгвэл бидэнд их сайн байна. Өөр нэг асуудал нь энэ бид нар эрүүл мэндийн салбарт энэ 4 жилд бол үнэхээр өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт ийм хэмжээнд бид эргэцэн хувьд нь өөрчлөлт өгөх эрүүл мэндийн салбарын тэр дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээч манай 2% байгаа юм л шүү дээ. Тэгэхээр энийг бол бусад улс орнд бол 20-с 60% байгаа. Тэгэхээр төсөвт нь энийг тодтогч өгөх мөхтөр нийгмийн бодлого манай байнгын хороо хамгийн санаачлагтай ажиллах хэрэгтэй байна. Энэ энтертэр бол би инх хамгаалан гишүүнийг илүү их санаачлагтай анхаарч ажиллаараа. Тэгээд гишүүдээ юмд бол маш идэвхтэй ингэж зохион байгуулалтаараа оролцуулаараа. Захиргаатал дээр биш өөр төвшөөнээр ажиллаараа гэж захимаар байна.